Сайн байцгаана уу үзэгчдээ. Манай ярьж буй хууль нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхэлж байна. За энэ удаагийн дугаарт зочноор нийслэлтэх захиргааны иргэний анхан шатны шүүхийн шүүгч Мөнх Эрдэнэ миний бие. Тэр бишийн Мөнх Эрдэнэ 2011 онд Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлэр 2014 онд бүгд найрамдах Австри улсын Вен хотын их сургуулийн хууль зүйн сургуульд хууль зүйн ухааны магистр ажлын туршлага 2011-ээс 2016 онд Худалдаа хөгжлийн банкны хуулийн газрын хуульч, 2015 оноос Монголын хуульчдын холбооны гишүүн хуульч, 2016 оноос Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургуулийн нийт эрх зүйн дэглэмд багш, 2019 оны 11-р сараас холбооны бүгд найрамдах Герман улсын иш баярын нийтийн захиргааны судалгааны хүрээлэнгийн зочин судлаач, 2020 оны 7-р сараас 12-р сард Монгол Улсын дээд шүүхийн гэрээд судлаач, 2020-оос 2021 онд Монгол Улсын шүүхийн ёс зүйн хорооны гишүүн ёс зүйн хорооны дарга 2021 оны 6-р сарын 4-ний өдрөөс нийслэлдэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байна. За надтай хамтраад Монгол Улсын гавьяач жүжигчин Нэргүүбаатар одоо ах хамтраа оролцож байна. За танд энэ өдрийн мэнд хүргэе. За энэ өдрийн мэнд хүргэе. За өнөөдрийн нэвтрүүлгийн сэдвийг би танд хэлэх хэрэгтэй байх гэж бодож байна. Тийм ээ. Өнөөдөр бол ямар сэдвээр явах вэ гэхээр захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гомдол гаргах гэд бол анхаарах асуудлыг хоёулаа иргэдтэй ярих юм байна. За тэр маш их зүйтэй байна. Би тэгээ яг энэ нэвтрүүлэгт өргөдөж оролцсон гэж мэдээд нэг хэдэн асуулт өөрөө бэлдсэн ойлгохгүй байгаа. За тэгээд энэ яг хэвээр баг залуу байхад бол одоо багшийн үгнээс гарахгүй, хэцүү үгнээс гарахгүй бол тэгэл нэг дүн бангийн гаруулал яваад байж болсон. Одоо бол хуулийн мэдлэггүйгээр, хуулийг ойлгохгүйгээр ер нь одоо цаашаа амьдрал явах байчлаа шүү дээ. Ягаад гэвэл нэг бол одоо нэг багцуудын хэлээр монжуулаад, нэг бол одоо хууль дүрм зөрчээд тэрийг мэдэхгүй энэ төр их явдаг болж. Тэгэхээр энэ хуулийн одоо шүүхийн буюу энэ хуулийг багаж гисэн одоо ойлгож л байвал өөрийнхөө амьдралд одоо хэрэглээд бусдын амьдралд ч гэсэн одоо болгоомж энэ тэрэ болгоод ер нь бас нэлээ зүйтэй явах болов нэгдүгээрт нас чахиж байна юу багш их эцгийн одоо гараас гарчихсан улсууд чинь нэг темирхүү. Тэгэхээр би нэг ийм хэдэн асуулт тавьсан юм аа шүүгчээ. За энэ захиргааны хэргийн шүүхэд гаргах нэхэмжил гэж юу вэ гэдэг байгаа. Нэхэмжил гэхээр одоо үгийнхаа үндсээр бол одоо өр шир нэхнэ гэд байх уу? Айл эсвэл одоо өөр юм нэхэд гэдэг юм уу? Чи нэхнэл гэж байна шүү дээ. Одоо ер нь болохоо байлаа шүүгээд. Тэгэхээр энийг л надад нэг сайхан хэлээдэг бас энэ зэрэгтэл одоо улсууд бас ойлгоогүй улсууд зөндөө байгаа бах над шиг бас мөнгөнд яваа. За тэгээ та бол их чухал суур асуудал хүнд чинь тийм нэхэн өрнө гэдэг байгаа юм тэгж байна. За өөрөөр хэлэх юм бол юу гэж нөхөр энэ эрх зүйн тогтолцоонд нэг хоёр одоо тийм ээ чухал одоо нэхэмжилтэй холбоотой хоёр процесс байгаа юм. За нэг нь бол иргэний процесс, нөгөөх нь захиргааны хэргийн шүүхийн процесс гэж. Тэгэхээр эхлээд бол яг таны нэхэмжлэл гэдэг үгийн утгаас эхэлж та асууж штэ. Тэр нь бол юунаас эхэлсэн бэ гэхээр одоо яг одоо иргэний процесс буюу Ром эрх зүй гэж байдаг. Тэнцэнээс эхлээд одоо яг хүн өөр одоо бусдаа зээлийн гэрээ байгуулад тийм ээ зээл өгсөн. Нөгөө хүн зээлээ өгөхгүй бол зээлээ шаардах тийм ээ шаардахаар шүүгд хандах. Тэгэхээр өөрөөр хэлбэл яг тийм тодорхой эдемстэй холбоотой, тодорхой эрхтэй холбоотой шаардах хэрэгжүүлэх энэ одоо үйл явцаас бол нэхэмжил гэдэг үүс мэдээ анхны түүх нь. Харин хоёулангийн өнөөдөр ярих гэж байгаа тийм ээ захиргааны хэргийн шүүгүүд нэхэмжил гаргах асуудал бол өөрөө тэр нэхэмжлээс бол зарчмын жаахан ялгаатай. Өөрөөр хэлбэл ямар ялгаатай гэж би хэлэх гээд байна вэ гэхээр одоо хоёр иргэдийн хоорондын маргаан биш, захиргааны маргаан гэдэг нь болохоор одоо захиргааны байгууллага тийм ээ төрийн байгууллага гэж бид нэр энгийн хэлэнд ярьдаг шүү дээ. Төрийн байгууллага таны хуулиар олгогдсон ямар нэг эрх тийм ээ хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хүндсэн шийдвэр гаргасан тохиолдолд та одоо өөрийгөө эрхийн хувьд хохирсон гэж үзээд тийм ээ тэр шийдвэрийн эсрэг захиргааны хэргийн шүүхэд одоо гаргаж байгаа эрх зүйн институтыг бол. Тэгэхээр энэ чинь юу юм бэ штэ? Зөвхөн нэг мөнгө төгрөг нэхэд байхгүй юм ба штэ. Тэрнээс ондоо бас өөр одоо юу гэдгийг одоо би захиргаа одоо намайг эрхийн минь хаагаад л унвал хохирох гээд байна шүү л гээд ингээд нэг хнээд одоо юу ч байсан одоо тийм ээ. Тэр л хууль дүрмээс гадуур.
Тийм үү? Та бол зөв ойлголоо. Тэгэхээр ерөөсөө л би түрүүн хэлсэн энэ бол захиргааны байгууллагын зүгээс одоо ямар нэгэн шийдвэр тантай холбоотой. Тийм ээ, одоо жишээд Иргэн Нэргүү Баатар гэдэг үнтэй холбоотой шийдвэр гаргаад за тэр шийдвэр нь таны эрхийг зөрчсөн гэж одоо үзэж байгаа тохиолдолд шүүхэд хандаж гаргаж байгаа өргөдлийг бол хэмжил гэж ингэж хэлж байгаа. За яг захиргааны хэрэг шүүхэд хэн шийдвэрлэх тухай хууль гэж байдаг Монгол улсад тэр хуулийн бол 3 дугаар зүйлийн 3-1-ийн 3-т бол энийг зохицуулсан байдаг. Нэхэмжлэл гэж иргэн хуулийн этгээдээс захиргааны хууль бус актад холбогдуулан өөрийн зөрчигдсөн эрх хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд хандаж гаргасан шаардлага юм. 3-1-ийн мигийн гэхээр би ойлгох байна минь хөө. Тэгэхээр хүн ер нь ямар тохиолдолд захиргааны хэргийн шүүхэд хандаж нэхэмжил гаргах вэ? Ямар тохиолдолд? Мөнгө төгрөгөөр хохирох юм уу? Эрүүл мэндээр хохирох юм уу? Аль эсвэл одоо юу гэдгийг одоо эрх одоо тэр эрхээ эдэлж чадахгүй байдаг юм уу? Ийм 3 юм л би одоо ялгах гээд байна л та минь хөө. За тийм. Тэгэхээр түрүүний асуулттай холбогдуулаад энэ бол үргэлжлээд агуулга нь бол үргэлжлээд ямар тохиолдол? Тийм, ямар тохиолдол. Тэгэхээр үндсэндээ бол за одоо тодорхой бүр жишээн дээр би тань тайлбар. Тэгвэл бүр сайн. Тэгэхгүй нөгөө 3-1 3-2 гिचгэр чи би бүр бодчих гээд. Тийм. За одоо танд жишээлбэл та 8 нэрийн бараа нийтлэгүүр ажиллуулахыг хүсэж байгаа. За тэр чинь энэ жил энэ насандаа байхгүй хөө. Зүгээр ингээд хийсвэр тий. За ингээд 8 нэрийн хүнсний бараа нийтлэгүүр ажиллуулах гад та бол хотын захиргаанд бол хүсэлтээ гаргана. За тийм ээ. За хотын захиргаа бол таны хүсэлтийг одоо ямар нэгэн байдлаар судлаад хариу өгөх ёстой. Тийм ээ. За нэг тохиолдолд танд ерөөсөө ямар ч хариу өгөхгүй байх гэж үгүй. За та хотын захиргаанд хүсэлт гаргасан чинь танд ерөөсөө огт хариу өгөөгүй. За ийм тохиолдол байж болно. Нэгдүгээр. Хариу өгсөн боловч тэр хариу нь ямар нэгэн одоо хуулийн үндэслэл байхгүй. Тийм ээ, одоо өөрөөр хэлбэл тэрийг чинь зохицуулж байгаа тэр харилцааг зохицуулж байгаа хууль байж таарна шүү дээ. Цаана тэр хуульд заасан ямар нэгэн үндэслэл бичихгүйгээр танд одоо тусгай зөвшөөрөл олгохоос шууд татгалцсан. Эннээс болоод ингээд татгалзлаа гэхгүйгээр ерөөсөө л хориглоё гэж ингэж. Тэгээ ямар нэгэн байдлаар тусгай зөвшөөрөл олохгүй гэд бичээд байна. За ийм хоёр дахь тохиолдол байж болно. За эсвэл бол танд та 8 нэрийн хүнсний барааны дэлгүүр ажиллах хүсэлт гаргасан шүү дээ. Гэтэл таны хүсэлтээс өөр агуулгаар тусгай зөвшөөрөл олгосч болно. Өөрөөр хэлбэл одоо 8 нэрийн бараанд чинь дотроо нөгөө олон төрлийн бараа худалдаалах хэрэгтэй. Тэр олон төрлийн бараанаас зарим төрлийг нь худалдаалахгүйгээр. За одоо жишээлбэл юу гэдэг арх согтуул хундааны бүтээгдэхүүн танд одоо худалдаалахгүйгээр тий. Ингээ өөрөөр хэлбэл хумсан байдлаар танд ирэх болгосон гэдэг ийм шийдвэр гаргаж байна. Тэгэхээр энэ 3 шийдвэр тийм ээ 3 янзын хувилбартай шийдвэр танд би хэллээ шүү дээ. Тэгэхээр энэ 3 шийдвэрт бол аль алинд нь нөгөө хотын захиргаанд хандаж хүсэлт гаргасан хүний эрх ямар нэгэн байдлаар зөрчигдөж байгаа. Тэгэхгүй би нэг өөр нэг юм асуугаадах. За би цалингаа авахгүй 2-3 сар болчихлоо. Энэ бол нэхэмжилт орох уу? Захиргаанд орд юм уу? Энэ одоо юунд вэ? Тэр бол нөгөө зохицуулагдаж байгаа харилцаанаас хамаарат өөр гэдэг. Тэр нь тусдаа нэхэмжил болох уу? Тий, тусдаа нэхэмжил болно. Хөдөлмөрийн тухай хуулиар хөдөлмөрийн гэрээ байгуулаад хувийн аж ахуйн нэгжид ажиллаж байгаа хүмүүс бол энэ бол захиргаал гэдэг байгаа шүү дээ. Захиргааны хувьд бол ямар тохиолдолд цалин нэхэмжил болдог вэ гэхээр та төрийн жинхэнэ албаа агч байгаа тохиолдолд өөрөөр хэлбэл төрийн албаны тухай хуулийн хүрээнд тийм ээ төрд хашиж байгаа тохиолдолд тэнд мөнгө нэх гээд байна шүү дээ. Одоо гол нь тэгсэн тэр чинь бас олон салбар байдаг юм байна шүү дээ. Би зүгээр за ойлголоо. За тэгэхээр ингэж байна. Захиргааны хэргийн шүүхэд шууд нэхэмжил гаргаж болдгоо гэж ярьдаг гэнэ. За тэгсэн чинь шүүхээс өмнө заавал дээд шатны байгууллагад хандаж ажиллагаа эхэлдэг гэдэг юм байна. За энэ талаар л одоо нэг дэлгэрэнгүй ахта нэг жаахан ойлгомжтой. Яагаад гэвэл шууд нэхэмжил гаргаж болохгүй гэж захиргааны хэргийн шүүхт. Гэтэл шүүхээс өмнө дээд шатны шүүхт нь гаргадаг юм одоо хайш би. Тий, дээд шатны шүүхт нь бол биш. Энийг бол залруулж би тань тайлбарлаж өгье. За тэрний юу ямар агуулгаар залруулах ёстой вэ гэхээр за та одоо таны эсрэг таны одоо хүсэлтийн хүрээнд би түрүүн нэг жишээ аваад яриад байсан шүү дээ. За таны эрхийг хүндсэн шийдвэр гарсан гэдгийг та мэджээ. За одоо хүлээж авна шүү дээ. За одоо захиргааны байгууллага чинь танд шийдвэрээ өгнө.
Тийм гардуулж өгөн заавал. Яг нэг хэдэн хоногийн дотор байдгийг. Тийм. Одоо тэрийг танд би тайлбарлаж өгье. Тэгэхээр та тэр шийдвэрийг хүлээж аваад хуульд бол ямар шаардлага тавигддаг вөхөр шууд захиргааны иргэн шүүхэд бол хандах их тохиолдол боломжгүй байдаг. Нэхэмжлэх эрх нээгдэх нөхцөл. Иргэн захиргааны иргэн шүүхэд хандах эрх болон уг эрх нээгдэх нөхцлүүд нь өөр хоорондоо шууд уялдаатай хэдий ч зохих ялгаатай. Захиргааны иргэн шүүхэд хандах эрх нь үндсэн хуулиар баталгаажсан иргэний үндсэн эрх бол нэхэмжлэх эрх нээгдэх нөхцөл нь уг эрхээ эдлэхэд хуулиар тавигдаж буй нөхцөл шаардлага буюу субъектив эрхтэй холбоотой байдгаараа ялгаатай. Захиргааны иргэн шүүхэд хандах эрх. Хууль тусгаалan заасан буюу энэ тохиолдолд хууль бус захиргааны акттай холбоотой гомдлыг дээд шатны захиргааны байгууллагт бус харин шууд шүүхэд гаргахаар тусгаалan заасан материаллык хуулийн зүйл залтаар илэрнэ. Гомдол гаргагч дээд шатны захиргааны шийдвэрийг эс зөвшөөрсөн. Гомдлоо хууль заасны дагуу шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллагт буюу албан тушаалтнаар урьдчилан шийдвэрлүүлээд гаргасан шийдвэрийг нь гомдол гаргаач эс зөвшөөрвөл захиргааны иргэн шүүхэд шууд хандах хэрэгтэй. Дээд шатны захиргааны шийдвэрийг биелүүлээгүй. Гомдлыг шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага урьдчилан шийдвэрлээд гаргасан шийдвэрийг холбогдох доод шатны захиргааны байгууллага биелүүлээгүй бол захиргааны иргэн шүүхэд хандах хэрэгтэй. За тэр яадаг. Тэр нь яагаад вэ гэхээр одоо захиргааны хэрэг шүүхэд хэн шийдвэрлэх тухай хуулийн 14 дугаар зүйл гэж байгаа. 14 дугаар зүйл болон за манай Монгол улсад бас захиргааны ерөнхий хууль гэж байгаа. Захиргааны ерөнхий хууль. Тэр захиргааны ерөнхий хууль зааснаар тухайн шийдвэрийг одоо мэдээд эрхэн зөрчигдсөн гэж үзэж байгаа хүн байгаа бол тэр шийдвэрийг гаргасан захиргааны байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад гомдол гаргах ёстой байдаг байхгүй юу? За би одоо нэг шийдвэр надад өгөл одоо нөгөө төрүүчийн жишээн дээр ирээ. Нөгөө 8 нэрийг чинь зөвшөөрөхгүй нэ. Энэ болохгүй байна. Энэ одоо улс төлөө одоо 10 цэвэр мөрч гэдэг юм шалтгаангүйгээр одоо надад хоригдсон байхад бол би дахиад тэр захиргаанд өгөхгүйгээр дээш нь яваад өгөх. Дээд шатны захиргааны байгууллагт юм тийм. За одоо жишээлбэл бүр тодорхойлох юм бол дүүргийн цэцэг дарга тим шийдвэр гаргаад тэр шийдвэрт нь та гомдолтой байгаа тохиолдолд дээд шатны захиргааны байгууллага нийслэлийн цэцэг дарга байдаг. Тийм. Тэгэхээр нийслэлийн цэцэг даргад гомдлоо бичиж эхлээд өгнө гэсэн үг. За 30 хоногийн дотор ихэнх одоо ерөнхий хугацаа бол 30 хоног байдаг. Тухайн шийдвэрийг хүлээж авснаас хойш 30 хоног. Тэр нөгөө гомдол авснаас хойш. Тийм. Тэгээ 30 хоногийн дотор дээд шатныхаа захиргааны байгууллагад хандаад тэгээ дээд шатны захиргааны байгууллага чинь танд бас хариу өгөх үүрэгтэй. Бас тэгээд бас тэр одоо тийм гिचчээ таны гомдлыг хүлээж авлаа судалж үзлээ. Ийм үндслээр бол доод шатны захиргааны байгууллагын шийдвэр зөв байна ч гэдэг юм, буруу байна ч гэдэг юм уу. Ямар нэгэн байдлаар танд хариу өгөх ёстой. Шүүхэд нэхэмжлэл гаргах хүн хэлэлцэх хугацааг ерөнхий ба тусгай гэж ангилдаг. Захиргааны иргэн шүүхэд нэхэмжлэл гаргахад баримтлах хүн хэлэлцэх ерөнхий хугацааг 30 хоног байхаар тогтоосон. Харин зарим материалын хуулиар хүн хэлэлцэх тусгай хугацааг өөрөөр тогтоосон байдаг. Тухайлбал газрын тухай хуулийн 43-т газар эзэмших эрхийн гэрчлэгийг хүчингүй болгосон тохиолдолд эрхийн гэрчлэгээ эзэмшигч болон барьцаанд авсан этгээд нь засаг даргын шийдвэрийг хууль бус гэж үзвэл тухайн шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд гомдол гарах хэрэгтэй хэмээн заажээ. Ингээд тэр хариуг та авнаа да. Одоо энэ дээр би бас нэг юм давлаа. Захиргааны хэргийн шүүхэд шууд нэхэмжил гаргадаггүй гэж ярьдаг гэдэг шүү дээ. Шууд гаргацсан болоод нөгөөх нь хоригдсон байх үед дээшээ явах юм уу? Эсвэл одоо ямар ч юм. Угаа ерөнхийдөө шүүхэд нэхэмжил гаргахаасаа өмнө л та дээд шатны захиргааны байгууллагатай хандсан байх ёстой гэдгийг хэлээд байгаа юм. Шүүхэд шууд хандахгүйгээр. Шүүхэд хандахгүйгээр тий. Захиргааны хэргийн шүүх гэдэг байгаа шүү дээ. Тий. Одоо өөрөөр хэлбэл та нөгөө захиргааны байгууллагын шийдвэрт гомдох гэж байгаа шүү дээ. Тэхийн тулд тэр байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад хандчаад дараа нь шүүхэд нэхэмжлээ гаргана гэсэн үг. Ийм агуулгаар ойлгох хэрэгтэй. За ерөнхийдөө бол манай үзэгчд маань ойлгож л байгаа. Би ч ерэн тун ойлгохтой маргахан шүү. Захиргааны хэргийн шүүхэд гаргах нэхэмжилд ямар шаардлагуудыг анхаарах ёстой гэж байна. За энэ ч нэг албаны юм байгаа юм л да зүгээр. Одоо за та бүх шатандаа хандаад тийм ээ. Төрөний дурдсан дээд шатны захиргааны хандлаа, нийслэлтэй хандлаа. Ингээд таны хэрэггүй байвал та одоо сая нэхэмжил гаргаж шүүхэд нэхэмжил гаргаж. Тэнгүүд та шүүхэд нэхэмжил гаргахдаа
цаасан дээр бичиж өгнө дөө. Өгнө, за тийм. Тэр бичиж өгөх шаардлага ямар шаардлага таны тэр бичиж байгаа бичвэрт чинь ямар шаардлага тавигдах вэ гэдгийг л одоо асуух ямар шаардлага. Тэгэхээр энэ дээр бол яг одоо хуулийн утгаар нь хэлэх юм бол нэхэмжлийн бүрдүүлбэр гэж хэлдэг. Тий. За тэр нь юу гэхээр эхлээд та аль шүүхэд хандж байгаагаа бичнэ. За тэгнь. Тий. Одоо нийслэлдэг захиргааны иргэн анхан шатны шүүхэд хандж байгаа мó, захиргааны иргэн давзаалтах шатны шүүхэд анхан шатны журмаар шийдвэрлэхээр хандж байгаа мó гэдэг тий. Энэ аль шүүхэд хандж байгаагаа. Эсвэл орон нутгийн шүүхэд ч юм уу тий. За дараа нь он сар өдрөө мэдээ заавал бичнэ. Тийм ээ. Хэдэн сарын хэдэнд шүүхэд хандж байгаа юм бэ гэдгээ бичнэ. За өөрийнхөө нэхэмжлэгч тийм ээ өөрийнхөө нэр овог нэр ургийн овогтой хамт бичнэ. Холбоор хаягаа бичнэ. Албан ёсны утас шүүмсөө бичнэ. За дээрэс нь та ямар захиргааны байгууллагын шийдвэр маргах гэж байгаа юм бэ гэдгээ бичээс өмнө тухайн нөгөө шийдвэрийг гаргасан албан тушаалтны нэрийг бас бичнэ. Албан тушаал. Зөвшөөрөхгүй байна гэдэг нэрийг бичнэ. Юу албан тушаалыг нэртэй хамт бичээд мөн түншлэн тэр этгээдийнхэн албан ёсны оршин суугаа хаягийг бичнэ. Нөгөө зөвшөөрөхгүй байгаа хаягийг бичиж байгаа. Бичиж өгнө. Тэгээд одоо гол хэмжил тавигддаг гол шаардлага нь юу гэдэг вэхээр та шүүхээс тийм ээ ямар шийдвэр гаргуулахыг хүсэж байгаа юм бэ буюу хэмжлэлийн шаардлага бичнэ. Өөрөөр хэлбэл одоо тухайн одоо албан тушаалтны ийм шийдвэрийг хүчингүй болгох яаж гэдэг. Тийм. Эсвэл одоо миний энэ хүсэлтэнд хариу өгөхгүй байгаа эсүүлтгүү байна шүү дээ. Танд ямар ч хариу өгөх. Эсүүлтгүүг хууль бус болохыг тогтоож холбогдох хариу өгөхийг даалга яаж гэдэг юм уу те. Ингээ үндслээ та тодорхойлж өгөх. Яг одоо жинхэнэ одоо нэг шаардлага. Одоо би ийм шаардж байна гэх. Тэгээд мөн болоогүй нэг зүйл нь болохоор тэр нэхэмжлийн шаардлагын хууль зүйн үндслийг бас бичиж өгөхийг үндслэгээр шаарддаг. Хууль бас л судалж таарна л да. Хууль мэдээж судалж шаардна. Хууль зөрчөөд өөрөө шаардлага тавьж болохгүй нэ дээ. Тэгж боломжтой. Боломжгүй болоо явчих юм байна. За тэгээд энд бас нэг юм ойлгохгүй байгаа маа. Улсын тэмдгийн хураамж гэдгийг тодруулж тайлбарлаж өгнө. Хэдэн төгрөг тушаад юм бэ? Энд ч одоо тодорхой тийм төгрөг байдаг юм. Улсын тэмдэгт хийж одоо яг юу вэ? За тэгэхээр сая нөгөө би танд хэмжлийн бүрдүүлбэрийн шаардлага гэдээ ярьлаа шүү дээ. За нэг бахыг бүрдүүлээд ингээ явуулсан. Тэрний чинь бас нэг одоо чухал шаардлага нь юу гэдэг вэ гэхээр улсын тэмдэгтийн хураамж гэдэг. Бас өөрөөр хэлбэл хэмжилтээ та түүнийг хавсаргаж өгөх ёстой. За улсын тэмдэгтийн хураамж гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр ерөөсөн агуулгын танд тайлбарлахад одоо та шүүхээс үйлчилгээ авч штэ авах гэж штэ нэг хэмжил гараад энэ үйлчилгээ авсны төлөө төлж байгаа мөнгө хөлбрийг улсын тэмдэгт одоо тамга дарлаа гэх юм бол тэдэн төгрөгөөр даран шүүл гэх нь байна штэ одоо тэрэн шиг те одоо та шүүхээс үйлчилгээ авах гэж нэг хэмжил гаргаад шүүхч ажиллана штэ одоо таны тэр нь одоо нэг хүн одоо өөрөө ажиллаад хэрвээ судлаад судлаад тэр чинь тодорхой зардал дарна тийм ээ тамга даргасан дарахын хилээд байна уу эсвэл судлаад үйл ажиллагаа явуулсан хилээд. Үгүй ерөөсөө л одоо таны нэхэмжлийг хүлээж аваад шүүгч шийдэн штэ таны нэрийг. Тэр шийдэхэд тийм ээ шаардлагаж байгаа үйл ажиллагаанд төлж байгаа төлбөрийг хэлж байгаа байхгүй юу? Тэр үйлчилгээ гэж. Тэгээд та түрүүн асуусан хэмжээ асуулаа штэ. Хэдэн төгрөг тушаа. За энэ их чухал юу гэхээр ондоо улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль гэж үүдээ. За манай Монгол улс. За тэр хуулиар бол зарчмын хувьд бол хоёр тийм ээ нэхэмжлэлт бол хоёр янзын одоо тэмдэгтийн хураамж төлөх одоо аргачлалыг бол зааж өгсөн байна. Ерөнхийдөө хоёр л байна. За энэ бол юу гэхээр нэгдүгээрт эд хөрөнгийн чанартай үнэлэх боломжтой нэхэмжлэлийн шаардлага та гаргаж байгаа бол тэр үнийн дүнгээсээ тодорхой интервалтай тэр одоо их өндөр үнэтэй юм шаардвал бас нэг улсын тэмдэгтийн хураамж өгсөн хураамж нь үнийн дүн өсөж явчихна. Үндсэндээ нэг 130 мянган төгрөгөөс дээшгээ яваад ирэхээр интервал нь өсөж явчихдаг. Захиргааны хэргийн шүүгүүд гаргадаг нэхэмжил бол бас зарчмын ялгаатай. Тэр нь юу гэхээр ихэнх тохиолдолд шууд тийм ээ үнэлэх боломжгүй. И төрөнгийн шинжтэй бус нэхэмжлийн шаардлага гаргадаг байхгүй юу? Одоо жишээлбэл тим засаг даргын тим шийдвэрийг хүчингүй болгуулъя. Үнэлэх боломжгүй байгааз тэр тохиолдолд хэдэн төгрөг төлдөг вэ гэхээр 70,200 төгрөг төлдөг. Яг тогтсон. Захиргааны хэргийн тухай бол 70,200. Түүнээс дээш 130-аас дээш үнэлгээтэй юм дээр бол нөгөө юм нь өсөж явчих юм чинь. Тийм. Тэгэхээр одоо
тийм хоёр ялгаатай тэмдэгтэй хурамч төлдөгөө гэдгийг ойлгох хэрэгтэй гэсэн. Энийг бас ойлгохгүй бол нэг л юм гэж бодох юм байна шүү дээ. Үгүй юм байна. Үгүй. Тэр нэг шүү дээ. Нас нэгтэй наттай гэдэг. Яа нэхэмжлэгч нь ямар юм бүрдүүлэхгүйгээл тэгээд тэрийгэ гаргаж өгөөд шаргааны иргэн шүүхийн хамгийн анхны нэгжтэр наачдаг шүү. Шаргааны иргэн шүүх хаана ажиллаж гэнэ үү? Одоо баг хорон дээр байна уу? Дүүрэг дээр байна уу? Тэгээд тэр газар л очиж нэхэмжлэг гаргах шүү. Ойлгомжгүй. Миний эрх зүйн өмнөд л зөв програм ялгаж заавалж өгдөг хатаж бодчих шүү. 2022 оны захиргааны иргэн шүүхээр хүлээн авсан нэхэмжлэлийг тоон байдлаар 3 дугаар сард 308, 4 дугаар сард 290, 5 дугаар сард 298, 6 дугаар сард 381. Харин үүнээс хянан шийдвэрлсэн захиргааны хэрэг нь 3 дугаар сард 204, 4 дугаар сард 195, 5 дугаар сард 187, 6 дугаар сард 269 хэрэг байна. Захиргааны хэргийн нэхэмшил гомдлуудаас 6 дугаар сарынх нь өмнөх саруудаас илүү үзүүлэлттэй байгаа нь харагдаж байна. Улсын хэмжээнд захиргааны хэргийн анхан шатны шүүхийн нийт хүлээн авсан хэрэг нэхэмжлийн тоон 2021 оныхтой харьцуулахад 178 буюу 46.7%-аар тус өссөн үзүүлэлттэй байна. Захиргааны хэрэг 2021 оны 5 дугаар сарын байдлаар 201, 2022 оны 5 дугаар сарын байдлаар 381 болсон байна. Захиргааны хэргийн шүүхэд гаргах нэхэмжлийн төрөл, нэхэмжлийн шаардлага их чухал ойлголт байх шиг байгаа юм тийм үү? Энийг аль болох бидэнд ойлгомжтой тайл. За ингээдлээ зэргийн төрөл, шаардлага хоёр гэсэн. За тий. Тэгэхээр одоо би түрүү хэлсэн нэхэмжлэлтэй та ямар төрлийн нэхэмжил гаргаж байгаа юм бэ гэдгээ бичигт юу шаардлагатай зүгээр шаардлага үндслээ бичнэ штэ би танд төлөвлөсөн тийм. Нэг шаардж байна. Энийг одоо ингээд энэ юунаас болоод ингэж яаж хийх юм бэ? Тийм шаардлага. Тэр шаардлагаас хамаарат нэхэмжлэлийн төрөл тодорхойлогдох юм. За. За одоо жишээ би танд тайлбарлаж өгье. Та одоо захиргааны байгууллагын шийдвэрийг хүчингүй болгохыг шаардж байгаа бол хүчингүй болгох нэхэмжлийн төрөл гаргаж ийна гэсэн үг. Илт хууль бус гэдэг ойлголт байдаг бас. Манай захиргааны илт хууль бус. Илт хууль бус захиргааны актыг илт хууль бус болохыг нь тогтоолох гэж байгаа бол одоо жишээлбэл би хуулиар бишээ ер нь хууль бус шийдвэр гаргачихчээ гэж би бичих нь вэ шүү. Ерөөс огт үндэслэл бичээгүй татгалтцсан. За тий. Энэ тохиолдол яг илт хууль бус гэж үздэг байхгүй юу? Яг тийм. Одоо яг захиргааны эрх зүйн үүднээс тийм ээ. Тэгэхээр энэ тохиолдолд та илт хууль бус захиргааны акт илт хууль бус болохыг тогтоох нэхэмжлийн төрлийг сонгож аваад шүүхэд гаргана гэсэн үг. Нөгөө талд эсвэлтгүй гэж нэг чухал ойлголт байгаа. Ямар юм бэ? Эсвэлтгүй. Үлдэхгүй. За. Тэр нөгөө би танд жишээ бас ярьсан. Таны гаргасан хүсэлтэнд ерөөсө хариу өгөхгүй байсан шүү дээ. Тий. Ерөөсө хариу өгөхгүй тагж байгаа гэсэн. Тий. Тэр тохиолдлыг бол захиргааны байгууллагын эсвэлтгүй гэж хэлдэг. За. Ямар нэгэн Үйлдэл хийхгүй яахчгүй тэгээ байлгаал байна гэсэн. Тэгэхээр тэр эсвэлтгүй эсрэг та бас шүүхэд маргах боломжтой. Бас энэ ерөөсөө надад хариу өгөхгүй байна. Ерөөсөө надад хариу өгөхгүй байна. Би хариугаа авмаар байна. Хариу авахыг надад даалгаж өгөөч ээ. Захиргааны байгууллага даалгаж өгөөч ээ гэд. Тэгэхээр энэ тохиолдолд даалгах нэхэмжлийн төрөл явж байгаа юм. Гэт ингээд. Би одоо бүр томорсон юм асуух гэсэн боллоо. Ягаад гэвэл нөгөө хөөн хэл хугацаа дуустал нь байлгаад бол хөөдлөө шүү Арай тэр нь ч ордгон байгаа үедээ. За одоо ингэнэ. Нэхэмжлээс гадна түрүүн өөрөө нэг юм хэлээд байсан. Гомдол гэдэг нэг юм яриад байсан тийм ээ. Гомдол гэдгийг одоо тайлбарлаж өгөхгүй юу? За тэр нэхэд байдаг. Бас гомдоод байдаг. Одоо энэ хоёр чинь нэг юм биш үү? Үндсэн агуулга нь бол нэг
Тий. Нэг тийм. Юугаараа ялгаатай байдаг вэ гэхээр гомдол бол ямар тохиолдолд гаргаж болдог вэ гэхээр субъектив эрх тий одоо өөрийн чинь хуульд заасан тий одоо уугуул эрх гэж монгол хэлээр хэлээд байгаа. Тэр эрх зөрчигдөөгүй байсан ч гэсэндээ одоо жишээл юу гэдэг та нэг байгууллагаас надад энэ мэдээлэл өгөөч гэгээд хандсан байлаа гэж бодъё. Нэг захиргааны байгууллага ч. За одоо нэг мэдээлэл. За одоо юу гэдэг танах төсвийн хөрөнгөө зөв зарцуулсан юм уу? Энэ мөнгийг юунд зарцуулсан бэ? Энэ талаар надад мэдээлэл өг гэдэг. Жишээлбэл захиргааны байгууллага та бичлээ гэж бодъё л да. Тэгсэн захиргааны байгууллага танд мэдээлэл өгөхгүй байгаа. Эсвэл бол мэдээлэл дутуу өгсөн. За энэ тохиолдол болохоор гомдол гаргахаар хуульчилсан гэдэг. Юунд гомдлох одоо тэр чинь Одоо ерөөсөө тэр агуулга нь болохоор миний эрх ашиг зөрчигдлөө гэхээс илүүтэйгээр ерөөсөө захиргааны байгууллага хуулиар тогтоосон үүргээ хэрэгжүүлэхгүй байна. Тэр нь өөрөөр хэлбэл мэдээлэл өгөх. Мэдээлэл өгөх үүргээ. надад өгөхгүй. Тийм надад өгөхгүй байна. Мэдээлэл өгөх үүргээ бүрэн бүрэн хэрэгжүүлэхгүй байна. Тийм. Тэгэхээр арай агуулга нь өөр болчиход байна гэсэн. Өөрөөр хэлбэл одоо та бусдын бас мэдээлэл авах эрхийг хангаад яваад шүү дээ. Тийм. Өмнөх тохиолдол бол та зөвхөн тусгай зөвшөөрөл өөртөө хамааралтай юм. Тийм. Тэр өөртөө хамааралтай зүйлээр юу гомдол гаргаад байгааг нь хэмжлэг гэж хэлээд бусдын эрх ашиг сонирхлыг хамгаалахад хүртэл одоо хэрэгцээтэй тийм ач холбогдолтой агуулгаар та гомдол гаргаад бол түүнийг нь бол өргөдөл гаргаад бол түүнийг нь гомдол гэж хэлээд байгаа байхгүй юу? Тийм. Ийм ялгаатай. Тэгээд жишээ нь бас нэг одоо практик дээр хамгийн их явдаг гомдол юу гэдэг вэхээр зөрчлийн хууль байна да. Та зөрчлийн хууль гэж сонссон биз? За тий одоо зөндөл юм байт юм гэлээ. Тий зөрчлийн хууль. Зөрчлийн хуулиар жишээлбэл танд улсын байцаагч холбогдох улсын байцаагч шийтгэл ногдолцсон гэж бодъё. За тэр шийтгэлийг бас эсэргүүцэж шүүхэд өргөдөл гаргах юм бол түүний гомдол гэдэг агуулгаар нь авчих. Өөрөө зөрчлийн хууль зөрчшөөд гомдлохгүй шүү дээ. Үгүй гомдол гарах эрхийг нь бол бас хангаж өгсөн байдаг. Одоо жишээлбэл юу гэдэг зөрчлөлийг тогтоосон байцаагч буруу одоо тий хангалттай нотлох ажиллагаа явуулаагүй тий таныг дуудаж уулзаагүй. Тийм тэгсэн мөртлөө таныг ямар нэгэн байдлаар зөрчил гаргасан гэж буруутгаад одоо мөнгөнд оргуулганаг дулцсан. Тэгээд та тэрийг мдээгүй явж байгаад шийтгэлийн хуудасаа хүлээж авсан ч өө надад ийм зөрчил ногдолцсон байж тэгээд сая мэдчих жишээ дээ. Ийм тохиолдол жишээл амьдралаар тохиолддог. Тэр тохиолдолд бас захиргааны иргэн шүүхэд хандаж гомдол гарах боломжтой байдаг. Үүнийг гомдол гэж бас хэлж байгаа. Гомдол дээр бас бид нөгөө ялгаатай нэг зүйл байгаа гэж бас тэрний юу гэхээр хэрэг хэн шийдвэрлэх ажиллагааны хугацаагаар ялгаатай байдаг. За одоо нэхэмжлэл бол шүүх бол 60 хоног шийдэж байгаа хотод бол. Хотод бол 60. Одоо нэхэмжлэл орж ирээд шүүгч шийдэх байгаа хугацааг одоо хоёул ярих гэж байна гэсэн. Таны нэхэмжлэлийг би одоо шүүх хүлээж аваад шийдэх хугацаа. Үндсэн хугацаа нь бол 60 хоног. Шүүгч бас шаардлагатай бол сунгах боломжтой байдаг. Гэхдээ сунглаа гэж бодоход байгаа. Сунглаа гэж бодоход 105 хоног байдгийг. 60 чинь 105. Ерөнхийдөө цаад хугацаа. Тий. Гэтэл гомдол нь штэ. Нэхэмжлэл сая нэхэмжлэлийг ярьлаа. Гомдол дээр болохоор шүүх бол аль болох хурдтай шийдэх ёстой. Өөрөөр хэлбэл 60 хоног биш 30 хоногийн хугацаа тогтоосон байдаг байхгүй юу? Ерөнхийдөө 30 хоног. Тэгэхээр 30 хоногийн дотор судалгаа хийгээд одоо хэрэгээ уншаад тэр зөрчилтэй холбоотой гомдол орж ирд юм уу юу гэдэг тий. Тэр тохиолдолд гомдол шийдвэрлэх хугацаа 30 хоног. Ийм богино хугацаатай байдаг гэсэн үг. За ерөнхийдөө бол яг ойлгомж нэлээ авлаа. Гэхдээ бас асуудал авах юмнуудаа бас хан жоохон хууль унши барь. Тэгээ энэ манай үзэж байгаа үзэгчид бас энэс санаас их авсан байх гэж бодож байна. За энд энэ нэвтрүүлгийг хийж байгаа энэ телевиз энэ одоо холбоо энэ шүүгчдийн юунууд их баярлалаа. Ийм сайхан нэвтрүүлэг болсон юм байна. За та бүхэнд ажлын айн дээр амжилт хүсье. За өнөөдрийн ярьж буй хууль нэвтрүүлэг маань үүгээр өндөрлөж байна. Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гомдол гарах асуудлын талаар бол бид хоёр ярьцлаа. За манай үзэгчид бол тодорхой одоо хуулийн мэдлэг олж авсан бахаа гэж итгэж байна. За таны цаашдын ажилд амьдралд амжилт хүсье. Баярлалаа.